эндээс буцна гэж хэлсэн байгаа. Гэтэл маргааш тэр хүүхдүүд за нөгөө захирал маань бидээс ажил олж игнэ гэсэн шүүгээд яваад очиход зочид дуудлал дээр нь яваад очсон чинь зочид дуудлын танаа тэр хүн бол одоо өнөө өглөө ингээд зочид дуудлаасаа гараад явсаа. Тэгээ одоо бол Монгол руугаа буцсан гэд тэгж хэлж ирсэн. Тэгээ биднээс дараа нь тэгээ энэ хүн яагаад Монгол руугаа буцсан юм бол гэсэн чинь нэг Тайванд болсон уулзалт юм шиг байгаа. Нэг баярын уулзалт юм шиг тэрэн дээр очиод харин түнштэйгээ одоо танилцж байгаа маягийн тийм уулзалтан дээр л очсон юм байлээ л дээ. За энэ компаниуд бас мөн л одоо ашиг орлого ихээр орлого тухай сурталчилгаанда маш их ашиглаж байсан тэрийг. За анх бүртгүүлгээр ороход нь тэгэл зарлаа нөхөөл одоо багаар утахад $2,000 одоо хийж чаднаа гэдэг тийм бичиг хүртэл үзүүлж ирсэн гэсэн. За хүүхдүүдэд маш ихээр хуурамч ажлын санал өгсөн болох нь тотлогдсон. Ягаад гэвэл хүүхдүүд тэр Нью-Йоркт жишээ нь одоо ирээд тэр өөрсдийнхөө одоо тэр ажиллах ёстой газараа очисон тэр газар надад энэ татан бугдцсан. За бас зарим газар нь дампуурсан, хаалгаа ирсэн тийм компаниуд байсан байгаа. За анханасаа олон амлалт өгчөөсний дотор бол цэвэр тохилог 24 цагийн хараа хяналттай байранд одоо үеийнхнийхээ хамт амьдрах боломжтой гэж хэлжсэн байгаа. Тэгэхээр биднээс яваад очисон чинь тэр глобал яг удирдагч сангийн шугамар ирсэн хүүхдүүдийн байранд яваад очиход бол юу тэр 24 цагийн хараа хяналт байх вэ? Одоо тэр тохилог гэж одоо юу байх вэ? 6 хүүхэд эсвэл 4 хүүхэд тэгээд нэг жижигхэн онгор өрөөнд бол чихэлдээд байжсэн. Тэгээд хаалган дээр нь бичсэн тэр нэг сануулга байгаа. Тэр нь болохоор юу гэхээр хаалгаа дандаа түгжээтэй байлгаарай. Яагаад гэвэл энд хар тамхи 8 айлах орлого хийж магадгүй та нарт хар тамхи хэрэглэж мансуурсан хүмүүс одоо ингээд орж ирж болцсошгүй бол болгоомжтой байгаарай гэсэн. Тийм зарлыг хүртэл хатцсан байсан. Хүүхдүүд ингээд хил ам гаргаад одоо ингээд ажил олдохгүй байна гэдэг эцэг эхчүүд нь ч бас гомдол гаргасан юм шиг байгаа. Тэгэхээр Отгонбат захирал хүүхдүүдэд захиа явуулсан байгаа. Тэр нь болохоор 7 сарын 28-нд тэр захиагаа бичсэн. Тэгвэл тэрэндээ болохоор 8 сарын 1-ээс өмнө амжиж одоо Монголд ирсэн хүүхдүүд бол би зарим мөнгийг бол буцааж өгч болох юм а гэж бичсэн байгаа. Тэгэхээр энэ 3 хоног. За энэ 3-4 хоногийн дотор яаж тэр хүүхдүүд чинь 9 сард одоо буцнаа гэж билетээ захиалсан байсан тэр бүх юмаа одоо урагшаа болгож чадах уу тийм ээ. За тэр чинь бол үнэхээр цаг тулгаад зүгээр л хүүхдүүдийг хуурах гэж хэлсэн юм бол хуурсан. Тэгээд өөрөө гараа бидний захиавчтай бол за би нэг ганц 2 хүүхэд ирсэн тэднээс мөнгөний буцааж өгсөн гэж хэлсэн байгаа. Тэгээ хүүхдүүд бол ер нь төлбөрөө буцааж авнаа. Биднээс ингээд та нар бол биднээс хуурсан байна гэдэг. Эргээ зарим хүүхдүүд хандхад за яг би бол ер нь энэ мөнгнөөс бол нэг буцааж өгч бол ер нь чадахгүй. Тэгэхдээ дараа жил хэрвээ миний энэ хөтөлбөрт манай хөтөлбөрт оролцох юм бол та нарт одоо тэр хөтөлбөрийн одоо мөнгнөөс та нарыг одоо хөнгөлж өгч болох юм аа гэсэн. Энд ирээд бүх юм өөр болчихд юм байна. Энд ирээд хүүхдүүдээ мартчихд юм уу яа тийм тэгээд ер нь ингээ оюутан хүүхдүүдээр бас арай л нэг тоглоод байгаа юм шиг нэг ер нь бол тийм бизнес маягийн юм болчихно гэж ойлгож байна. Монголын үнэхээр хамгийн одоо гайгүй гэсэн оюутнууд энд ирээд ингээд оюутны солилцоо гэдэг чинь бас арай өөр юм гэж ер нь бол ойлгож ирсэн. Гэхдээ энд бол ирээд үндэ яг гадаад орны яг боос шиг л байна. Ер нь хүүхдүүд бол яг үндэ тийм. Би бол банкнаас зээл аваад ирсэн. Тэгээд зардлаа нөхөнөж шал худлаа юм байна чи чинь. Юу тэгээд travel хийхч бараг мөнгө хүрхгүй амжаа. Уг нь Америкт ирснийхаа ядаж өөрөөр хотуудаар нь яваад үзчихээ гэсэн чинь тэгээд ер нь бол мөнгөний балцаа айгүй муу. Тэгээд би бол одоо зардлаа нөхөх гэж үзэж байна. Одоо бол яг талын хийцэн байгаа. Одоо нэгэн сар болсон байна. Нэг сар ч хүрэхгүй байна дөө. Ер нь зардлаа хийж чадахгүй дотор байсан. Тэгээд жилийн хөтөлбөрийн дагуу Америкийн нэгдсэн улсад ирсэн оюутнуудад Америкт амьдарч байгаа маш олон монголчууд маш сайхан сэтгэлээр хандсан. Бид үнэхээр асар их баярлсан. Үнэхээр энэ хүнд хэцүү байдалд орцсон байхад Монголын компаниуд ямар ч санаа тавихгүй өөрсдийгөө хаацалаад явж байхад энд амьдарч байгаа Америкийн монголчууд тэр оюутнуудаар хоол аваад очиж байна тий. Үнэхээр хүнд хэцүүг нь гэртээ аваад ирж байна. Ог танихгүй хэрнээ маш олон монголчууд оюутнуудыг гэртээ байлгаж тэднийг ямар нэгэн эрсдэлд орохоос сэргийлж байгаа. Бид нар одоо энэ Виржиниа бичт ирсэн оюутнуудыг ер нь тэсэд өгдөг хүмүүсээс ингээд утсаар сонсоод тэгээд ер нь тэнцээ хүүхдүүд оюутнуудыг ер нь айгүй хүнд байдалд байгааг сонсцоогоо тэгээд бид нар ер нь тийшээ очиж тэр хүүхдүүдтэй уулзъя гэдсэн
одоо манай энэ хавьд байдаг 4 гэр бүлэрээ ярилцаад ер нь тэр Виржиниа Бич рүү очиж оюутнуудтай танилцаад тэгээд манай энэ чинь нөгөө наадам таарад наадам дагцчихсэн тэр үеэр 13 4 оюутан авчирч те. Тэгээд бид нар ингээд наадмаа тэмдэглэцгээгээд тэгээд ер нь ямар учраас ирсэн, яах гэж ингэж ер нь чи яг ямар ажиллаар ирсэн, ямар компаниар ирсэн гэдэг асуултуудыг бид нар хоорондоо ярилцсан. Уулзаад бид нар газар дээр нь очиж амьдралыг нь харсан. Хаана ямар яаж амьдарч ийн гэсэн бид нар зарчт буудалд амьдарч байгаа гэд тэр зарчт буудалд нь орж үзлээ. Олон улсын оюутан баахан оюутнууд ирсэн байсан. Гэхдээ манай Монголын оюутнууд бол арай дэндүү жижигхэн өрөөнд аюу маш олуулаа ингээд их нарийнхнаараа олж унтцгаадаг. Тэгээ дотроо галтоохоо байхгүй. Тэгээд яаж хийдгийм байгаа. Тэгээд өдөржингөө хоос явж байгаа сүм дээрээс нэг цаг сүмийн нэг хоол тараадаг цаг олонгууд талхыг авч иддэг гэдэг. Сүүлдээ нөгөө сүмээсээ хөөгдөж мөөгдөөл ер нь тэгээд аюух зовлон үзчихсэн юм шиг байлээ. Зовлонтой л байсан юм шиг байгаа. Тэгээд эдгээр ч одоо тэр өрөөнд нь ороод үзэхэр ингээ буудлынх нь өрөөнд нь орохоор ингээд хүний ингээд ерөөсөө ингээд хүн тэнцээ чинь ороод ингээд ер нь унтаад ингээд гардаг өрөөнд чинь 7 8 улаа тэгээд ийм 2 орны голд ингээд пүрш тавьчихсан, орны пүрш тавьчихсан. Тэрэн дээр ингээд зэрэгцээд унтдаг. Тэг ямар ч хоол хийх тийм өөрөө тэг галтгооны плетик хоол тогоо шанагнаас ахуулаад тэнцээ байхгүй зориулт юм байхгүй юм дээр энэ хөвгтөч нь өөрсдөө тэнцээ одоо тэгэл ямар тэр сүмээс авчирсан хоол ундаа одоо талах шиг талхаач одоо болгож иддэг юм уу тэ тэгээд нэг энэ тэндээс олж ирсэн юмараа хоол унд хийж идэв. Гэхдээ ер нь нөхцөл байдал айгүй жоохон хүнд талдаа байсан. Тэгээ очиод харахад ер нь байдал жоохон нэлээд л хүнд талдаа. Ер нь тэгээд энэ оюутнуудыг ер нь ерөөсөө манай энэ хавьд 4 гэр бүлэрээ ярилцаад энэ хүүхдүүдийг ер нь авчирья тий. Тэгээд энэ хүүхдүүдэд ер нь ингэж туслая. Тэгээд бид нар ярилцаад 6 хүүхд авчирсан. Тэгээд 2 3-аар нь гээд 3 айл хувааж аваад тэгээд бид нар одоо ажилд оруулж өгөөд тэгээд дээрэс нь одоо эдрий чинь ажлын хайж аваад цуг хайлтаж өгөө. Тэгээд ажлын байр нь олж өгөө. Дээрэс нь одоо бид нар ингээд өглөө оройд нь хөргөж өгж байна тий. Хөргөж өгж юм авж юм тий. Энэ хүүхдүүдийг чинь тэгээд ажилд орчлоо одоо болоо та нар яг манад үнгүй байна. Хоол ундаа үнгүй байна гэд ингэж хайчж болохгүй бас яг нөгөө цэцэрлэгийн хөвчийг тэгээ ажилд нь хөргөж өгнө, ажлаас нь аавна яг ийм үргийг одоо эцэг хийхээ өмнөөс одоо бараг бид нар гүйцэтгэж юм л да. Тэгээд яг бидний хэдийгээр ойр дотны хүмүүс биш ч гэсэн элэг нэгтэй Монгол улсууд болохоор бид нар бас сулсан дээр тус олно гэж бодож ингээд явтлаа яах вэ 9 сарын 15 хүртэл юм чинь бас боллоо явах тэгээд тэг ингээд тус олно гэд ингээд зориод явж байна. Да хамтдаа амьд болоод явцгааж ин тэгэл хамтдаа ингээд сайхан амьдарцгааж гинөө одоогийн байдлаар бол тий. Одоо олцсон сайхан л амьдарцгааж байна. Тэгээд энд тэсэд ирсэн чинь Америкийг арай өөр талаас харж эхэлж байгаа хгүй юу? Атлантикт байхад яана Америк гэж юм байдаг юм уу? Бид нарыг бүр шал өөр талаас харуулчихсан. Очоод хүний бараг боол хийх тийм талаас нь харуулсан. Одоо тэгээд нэг жижигхэн тийм тосгон маягийн Атлантик бол жижигхэн хот шүү дээ. Казино гэхээс өөр нэг харж үзэх юм байхгүй. Тэгээд тэсэд ирсэн чинь хүмүүс нь айгүй найрлах тийм сайхан зантай, соёлтой бүх юм нь ийм тест дараалалтай, зохион байгуулалттай. Тэгээд Америк гэдэг чинь ямар гоё орн юм бэ гэдгийг энд мэдэрч эхэлж байгаа байхгүй юу? Шууд тэгээд ажил хийгээд ингээд цагаар цайланжаад одоо хүний хөдөлмөрийг ямар сайнаар үнэлж чаддсан юм бэ те? Хүнтэй ямар сайн харьцдаг юм бэ? Хүнийг ямар хүндэлж чаддаг юм бэ? Одоо тэгээд юм хүмнийх нь үн гэхэд одоо нэг цалинтай нь харьцуулахад одоо худалдаж авч байгаа хэрэглээнийхээ нүмнийх нь арай бага байдаг. Тэгээд ингээ амьдрах. Харин одоо бол би Норт Каролина мужийн Чапел хилд байгаа. Энд бол хамаагүй гадна төрхөөс нөхтлөх шал өөр байгаа л тий. Арай л алхаан нөхтөл айгуу тийм уужуу тайван тэгэл өөдөөс нь харах юм бол чамд үе нэмсэглэн тэгэл дэлгүүр идэрт орох юм бол тэнцээ хөшин хүн ч юм уу ямар нэгэн хүн байх юм бол илүү сонирхож чамаа хурж ирэл чи энэ юу хийж байгаа яаж байгаа гэж асуугаал бас зөвлөгөөх маягаас чи ингэ хэрэгтэй тий хэрэгтэй чи энэ дээр алдсан мэнхтэй зүгээрээ гэж илүү тэм сэтгэл санаагаар дэмжиж чаад намайг ерөөс танихгүй шүү дээ тэр хүмүүс. Тэгэл энэ ч болохоор айгуух тийм сурах гэсэн тийм зорилгыг минь илүү биелүүлж өгч байгаа. Энэ ч болохоор тийм номын сангууд нь айгуу гой. Тэгэл
Атлант бол намын санд байдаг. Гэхдээ бид нар Атлантт намын санд орох тийм зав ерөөсөө байдаггүй. Тэгэл орой өглөөний 7-аас оройн хэдэн цагт хурж ирнэ. Тэгэл юун тэр ном үзэх шагаах тэгэл интернет ч орч боломж авахгүй. Энд ч болохоор яг тийм илүү одоо бас би ажил олцсон байгаа Chapel Hill ажил олцсон. Тэрийг ажиллаа хийн хажуугаар бас өөртөө цаг зав гарах боломжтой болж байгаа байхгүй юу. Тэр цагаараа ном уншина бас өөр гэсэн сургуулиудаа судална. Бас ийм хүн байдгийм байх гэсэн талаас нь илүү харж байгаа. Яг оюутнууд хүнд хэцүү байдалд бидний санаж ясаас маш их эрсдэлтэй байдалд байгаа хэдий ч гэсэн биднийг хамгийн их баярлуулсан юм нь оюутнуудыг хэлж байгаа. За би одоо ингээл гэртээ буцаж очиол тий. Ерөөсөө л хичээлэл хийнэ өөр юм байхгүй. Би одоо нэг л зүйлийг маш сайн ойлголоо. Энэ юу гэхээр би маш сайн сурах хэрэгтэй юм байна. Хэрвээ би үнэхээр ингээд сураад өндөр боловсрол эзэмшээд өөрөө одоо үнэхээр оюунлаг болж чадахгүй бол бидний амьдрал бол ерөөсөө л энэ хүн тэрэг төрж байгаа болоо энэ буудалд цэвэрлэгээ хийж байгаа ч гэдэг юм уу те. Энэ хар ажил бол юм одоо бид нар эрдэм боловсрол одоо маш сайн мэрэгжил эзэмшихгүй бол бидний ирээдүйн энэ юм а гэдгийг маш сайн ойлголоо. Энэ биднийг маш их баярлуулсан. Бид нар маш олон оюутнуудтай. Энд ингээ хараад байхад ер нь боловсралгүй л бол үнэхээр хол явахгүй тодорхой байна. Өдөржин чээр төрн гэдэг чинь хар ажил хийж гэнэ гэсэн үг шүү дээ. Биеийнхээ хөдөлмөрөөр өдөрт 19 цаг ажиллаж үтсэн хүмүүс ер нь ховрлахтай хөвгдөд юм. Монголд байсан бидний яг хийж байгаа зүйлүүд энд бол харьцуулшгүй өөр л хэт юм байна үнэхээр. Тэгээ хичээлээ хийгээд сайн сураад өндөр мэдлэгтэй тэгээ Монголын скетнүүд болцгоо гэж хэцүү л мэдж авсан. Монголд их хэцүү тийм гэж бодсон. Одоо бид яг эндээс нь ингээд бүх процессыг авч үзээд харахад энд Америкийн нэгдсэн улсад энэ хөтөлбөр хэрэгжих тодорхой хэмжээгээр хяналт тавих буюу өөрөөр хэлбэл хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах ийм зүйл байх хэрэгтэй юм байна гэдэгтээ санал нийлж байгаа. Өөрөөр хэлбэл компаниуд зуучлаад явууллаа. Тэр гэрээний дагуу энэ оюутнууд тэр аюулгүй байдалд байж чадах уу? Тэ? Ямар нэгэн байдлаар ажлын байрны одоо асуудал гарч ирэхэд тэрийг шийдэх арга замууд байж энийг яаж сонгож авах вэ? Хамгийн гол зүйл нь оюутнуудыг мэдээлэлээр хангах асуудал. Энэ өөрийнхөө эрх ашигыг хамгаалахын тулд энэ хөтөлбөрт өөрийгөө бэлтгэхийн тулд тэр оюутнууд юуг бэлтгэх ёстой, юуг анхаарах ёстой, ямар эрсдлүүд байж болох вэ? Тэрнээс өөрийгөө яаж хамгаалах юм гэгчлэнгээр энэ хандах ёстой зүйлүүд. Тэгэхээр л энэ хөтөлбөрийг сайжруулахын арга замын төлөө бид энэ бүхнийг хийж байгаа юм аа. Үнэхээр энэ хөтөлбөрт ирээд өөрсдийнхөө боломжоор өөрсдийнхөө чин сэтгэлээр зүтгэж энэ бүхнийг даваад тулж их ухаарл авч байгаа оюутнуудад бас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь үнэхээр тус дэм болж эдний төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа олон сайхан монголчуудад бас сэтгэл зүрх гаргаж байгаа энэний төлөө бас санаа тавьж мэдээлэл янз бүрээр тавьж хүмүүст хүргэж байгаа зөндөө олон хүмүүст бас Америкт байгаа Монгол улсын элчин сайдын яамд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Хэдийгээр энэ жилийн хувьд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд алдаатай зүйл олон гарсан ч гэсэн энэ хөтөлбөрийг манай монголчууд ирээдүйд бол жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх боломжтой гэж бид нар үзэж байна. Тэгэхээр оюутан залуучууд маань Америкийн нэгдсэн улсад ирж энэ өндөр хөгжилтэй орны хөгжил дэвшлээс нь суралцаж хүмүүсийн амьдралтай танилцаж, зан заншил, соёлтой танилцсан гэдэг бол бидэнд олгож байгаа маш том боломж юм аа. Тэгэхээр энэ том боломжийг олгосон Америкийн нэгдсэн улсын төрийн департамент болон Монгол дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамд бид нар оюутан залуучууд тэдний эцэг эх болон өөрсдийнхөө зүгээс гүн талархлыг илэрхийлье. Газар
Заяа зураг төрөг яаж игээ зөрөлцөөр хар цагаас үдэлдэх нарны хэн амьдралд хайр дурлал үнэ сэтгэл нарсаа шиг хэрэгтэй модон жахад хязгаар хичнээн үгүйч нүрмэн үлдэх дэхид зовж би дуслуу хүсэн жахад хязгаар хичнээн үгүйч Хүймэн зүгэлсэн очтон жаргаж би халлоо Хазар дэхидэр гайхамшигч хуучирдаг юм Ганцалцсан амьдралаа би Тэрэмилэг заяа гэж бэлэмдэ Айны хорвоодэр автар цоч хуучирдаг юм Амгалан төгөлдөр амьдралаа би Тэрэмилэг заяа гэж бэлэмдэ Хазар дэхидэр гайхамшигч хуучирдаг юм Ганцалцсан амьдралаа би Тэрэмилэг заяа гэж бэлэмдэ Үедээ хорвоодэр Үнцэскрэнч хуучирдаг юм Үннийг дагсан амьдралаа би Үнэмжийн билэг заяа бэлэмдэ Амьдралыг алхаа гэдэж алдаж харамсаад Ахин нэг дурсаа дотроо болон гутраад Хар цагаа амьдралын тухай миний дуу Энэ дуу нүгэл буян хорвоод байдаг Баян ядуу баас чадуу Илээж өмнөх тавьнда Харамсаад явах насанда Маргааш бодож амьдрах